Сайн байцгаана уу? Намайг TV Солонгосоос мэдчилж байна. За, өнөөдөр та бүхэнтэйгээ солонгос хэлний анхан шатны хичээл 6-гаа орж байна. Өнөөдрийн сэдэв бол цаг авах. Ялангуяа эмнэлэгт, үсчинд, гоо сайхны газар ч гэдэг юм уу те. Цаг заавал авч байж очдог шүү дээ. За, хэрвээ та одоо өдрөө үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсэж байвал мэдээж аливаа нэгэн үйлчлэг авахтаа цаг заавалчгүй цаг авч яж очдог шүү дээ. Зүгээр одоо сүүлийн үед чинь зүгээр шууд очиод орчдөг тийм баг үйлчлэгийн ховор болсон. За тэгээд зүгээр орлого хийж ч гэсэн маш удаан хүлээх те 30-аас 40 минут таны одоо алтан цагийг тань ингэж авч байна гэдэг бол маш байж болохгүй зүйл. Тийм болохоор заавалчгүй цаг авах хэрэгтэй гэдэг гэнэ. Цаг авах талаар бас хүмүүс надаас асуусан учраас энэ хичээлээ оруулж байна. За цаг авахыг цаг захиалах, цаг авах. Монголоор бол цаг авах гэдэг. Солонгосоор болохоор 시간 예약하기, 진료 시간 예약하기. Цагаа одоо урьдчилан захиалах гэсэн үг. За жишээлбэл одоо би эмнэлэгт үзүүлж байна гэж бодъё. За тэгээд эмнэлэгт үзүүлэхээс өмнө мэдээж утсаар тухайн эмнэлэг рүү ярьж болно. За тэгээд тухайн эмнэлгийнхаа утас мэдээлэл зэргийг та бүхэн бол Naver сайтаас хайгаад тэгээд сайтаас нь бол эмнэлгийн бүхий л мэдээлэл цаг хэрхэн авах тухай гэсэн зааврууд бол байдаг. Тэгээд ихэнх солонгосын эмнэлгүүд болохоор утсаар цаг авч болдог. Тэгээд зарим яг юуны хүүхдийн ялангуяа одоо хүүхдийн эмнэлэг те зөвхөн сайттай гишүүнээр хэлсээд онлайнаар цаг авдаг бас үйлчилгээтэй болсон байгаа. За эсвэл нэг үзүүлчихэд давтан одоо үзүүлэлтэн дээрээ өөрийн биеэр очиод цаг авч болно гэсэн үг. За тэгэхээр ихэвчлэн утсаар одоо цаг авч болдог гэсэн шүү дээ. За тэгэхээр тийм болохоор жишээн дээр ярих үднээс би та бүхэнтэйгээ одоо утсаар ярьж үзүүлье гэж бодлоо. Утсаар одоо харилцан яриагаар ерөнхийдөө үзүүлье. За та бүхэн маань доор гарч байгаа одоо өгнүүдээ сайн цээжлээд давтаад өөртөө бас одоо эмнэлэгт цаг авах те хүүхдээ үзүүлэх өөрсдийгөө үзүүлэх ч гэдэм үү шүдний эмнэлэгт үзүүлэх үсчинд цаг авах за тэгээд гоо сайханд цаг авах ч юм уу бүхий л одоо амьдрал дээр энэхүү хэллэгүүдийг хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. 여보세요. 안녕하세요. 저는 다음 주에 병원 방문할 예정인데요. 혹시 전화로 시간 예약 가능할까요? 네네, 고객님. 가능하세요. 네. 그러면 가능한 날짜와 시간을 얘기해 주시겠어요? 가능한 날짜와 시간을 말씀해 주시겠어요? 자서는 자, 디엔비어더 헤르든. 예. 제가 다음 주 월요일에 시간 가능한데요. 그때 혹시 시간이 되나요? 예, 고객님. 다음 주 월요일 오전 10시에 시간 가능할까요? 제가 오전에 좀 바빠서요. 혹시 오후에쯤 시간이 가능해요? 네네, 고객님. 그러면 오후에 3시 반 어때요? 시간 가능할까요? 네, 가능해요. 저는 그러면 월요일에 오후 3시 30분에 예약할게요. 네, 고객님. 그러면 월요일 3시 반에 예약이 되는데요. 성함과 연락처를 주시겠어요? 말씀해 주시겠어요? 네, 저는 노민줄 땡땡땡 гэж утасныхаа дугаарыг өчгөн. За энэхүү одоо харилцан ярианыхаа орчуулга хэсгийг би доор ингээд оруулаад явчихна. За тэгэхээр та ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар харилцан яриа хийгээд явдаг байгаа. Тэгээд эмнэлэгч гэсэн ерөнхийдөө яг адилхан. За тэгээд бас юуны гоо сайхан эдэр ч гэсэн яг адилхан утсаар нь ерөөсөө яриад бүх юм асууж байна. Цаг хизээ боломжтой. Эхлээд би өөрөө одоо цагаа хэлхнэ штэ. Тэдээс би ингээд очимаар байна. Тэдний өдөр ямар байна гэх юм нөгөө бол чинь. Тэдэнд бол цаг авахгүй. За байгаа цагаа танд хэлье гэж бас хэлдэг. Тэгвэл тэгээд байгаа цагийг нь харж агаад өөрөө тэр дундаас нь одоо сонгох боломжтой гэсэн үг. За тэгээд гоо сайхны эмнэлэгчдэр, хүүхдийн эмнэлэгчдэр ерөнхийдөө дандаа ингэж авдаг. За тэгээд манай хүүгийн явдаг хүүхдийн эмнэлэг болохоор заавал сайтаараа онлайнаар цагаа авдаг. Тэгэхээр онлайнаар одоо тэр тухайн хүүхдийн эмнэлгийнхаа сайттай бүртгүүлсэн байх хэрэгтэй. Тэгээд логин одоо хийж нэвтэрч ороод тэгээд тэд одоо тухайн өдөр цагаа өөрөө ингээд онлайнаар сонгоод захиалцдаг байгаа. Тэр нь бас айгүй амар байдаг. Онлайнаар захиалцахаар. За тэгээд шүдний одоо эмнэлэгч жишээлбэл
шууд захиалгахгүйгээр ерөнхийдөө очиход ер нь бүхий л имлэгүүд захиалгахгүйгээр шууд өөрөө яваад очиод 30-40 минут ч юм уу те ер нь тэгэр хавцаа хүлээж аваад ордог. За тэгээд шүдний имлэг дээр болохоор давтан маш их үзүүлдэг шүү дээ. За тэгээд мэдээж анх очисон өдрөө шууд үзүүлээ. Дараачийн имчилгээний өдрөө тухайн үедээ цагаа цаанаас ийм цаг боломж юм байна гэд тэгээд цаг аваад өгнө. Ерөнхийдөө тэр тухайн имлэг эмчээс шалтгаалаад хэр зэрэг одоо завтай байдгийн те хэр зэрэг их цагтай байдгийн дээрээс шалтгаална гэсэн. За тэгээд цагийг болохоор шигаан өглөө гэхийг үзэн үдээс цааш болохоор өвхөө болчихно. Тийм шигааны канан 해요. 가능하다 гэдэг нь болохоор болно гэсэн утгатай. За тэгээд уцаар яг ярьж үзээд тухайн хүн юу гэж ярьж байна гэдгийг хэрвээ бүр сайн ойлгохгүй байх юм бол одоо за дахиад залгыг гэж уцаа тавьж агаад сайн одоо юу та нар өөртөө Google Translate ч байна те. Тэгээд славаар тойл эднээсээ сайн харж агаад дахиад ингээд оролдоод яриад үзээрэй. Тэгээ бас гадаад хүн болохоор 저는 외국 사람이에요. 저는 외국 사람이에요. 천천히 말씀해 주세요. 천천히 말씀해 주세요. гэдэг. Би гадаад хүнтэй л та жоохон удаан ярьж өгнө гэсэн утгатай. Ингээд хэлчихээд болохоор нөгөө сандаан муун буюу утас авч байгаа хүн маань маш одоо ойлгомжтой. Тэгээд удаанаар та бүхэнд тайлбарлаж өгдөг байгаа. За цаг авах бол ерөнхийдөө маш амархан. Тийм болохоор заавал хийгээд үзээрэй. За ингээд дараачихаа хичээлээр та бүхэндээ ажил мэргэжлийн талаар хичээл оруулъя. За тэгээд түр уулзтлаа. Баяртай. Намайг би Солонгос улсаас. Баяртай.